Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оныг банк санхүүгийн салбарын шинжилгээний жил болгон зарлаж, бодлогын тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүллээ. Улсын хурлаас баталсан эдийн засгийг сэргээх хөтөлбөрт туссан Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын дагуу Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны салбарын хууль эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийг баталлаа. Нийт 10 гаруй хуулийн төсөл боловсруулсны дотор 2018 онд Төв банкны тухай хууль, банкны тухай хууль, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, банкн дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг улсын хурлаар батлуулан активын удирдлагын компани тухай хууль, валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн саналыг хууль санаачлагчид уламжилж улсын хурлд өргөн мэдүүлээд байна. Банк санхүүгийн салбарын харилцагчдын эрх ашигыг хамгаалах хууль эрх зүйн орчныг бий болгох, олон нийтийн эдийн засаг санхүүгийн мэдлэгийг дэмжих зорилгоор санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах аян эх орныхаа алтыг эрдэнсийн сандаа, санхүүгийн боловсролын аян, цахим мөрөндөө цахим төлбөр тооцоо аяныг зохион байгуулж, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг бэлэн болголоо. Инфляцийн зорилттой нийтдээ зах зээлийн зарчимд суурилсан мөнгөний бодлогын үр дүнд санхүүжилтийн өртөг буурч, эдийн засгийн салбаруудын өсөлт жигдэрлээ. Инфляцийг 8% орчимд тогтворжуулах мөнгөний бодлогын шийдвэрүүд нь банкны салбарын зээлийн нийлүүлэлт хүүний өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр шинээр болгосон зээлийн хүү 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 17.7% болж жилийн өмнөх түвшнөөс 2.21%-аар буурлаа. Зээлийн хүү буурахын зэрэгцээ 2014 оноос зогсонх байдалд орсон бизнесийн зээл сэргэж 3 дугаар улирлын эцсийн байдлаар жилийн өмнөх түвшнөөс 13%-аар өсөд байна. Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэр түүний дагсан зээлийн өсөлт, хүүний бууралт нь хувийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжиж байна. Монгол банк олон улсын жишгийн дагуу мөнгөний бодлогоо банкны хил шалгалттай холбоотой аливаа шийдвэрийг хамтан удирдлагын зарчим суурилан гаргадаг боллоо. Мөнгөний бодлогын шийдвэрийг Монгол банкны ерөнхийлөгчийн давуу эрхтэй саналаар гаргадаг байсныг өөрчлөн мөнгөний бодлогын хороон дээр хилэлцсэн шийдэх хамтын удирдлагын зарчимд шилжүүллээ. Шийдвэр гаргалтад хараат бус гишүүдийн оролцоог тэгш хангах, олон талын мэдээлэл тулгуурлах зэрэг бололцоог бий болгосноор хяналтын тогтолцоо бүрдэж мөнгөний бодлогын шийдвэрт олон нийтийн итгэлийг дээшлүүлэх чухал алхам болсон юм а. Мөнгө банкны хяналт шалгалттай холбоотой аливаа шийдвэрийг хамтын зарчмаар шийдвэрлэдэг байхаар Монгол банкны бүтцэд хяналт шалгалтын хороог байгууллаа. Монгол банк макро зохистой бодлого хэрэгжүүлдэг Төв банк боллоо. Монгол банк макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх хуулийн мандат түүнийг хэрэгжүүлэх стратегтай боллоо. Ингэснээр мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх санхүүгийн системд эрсдэл хуримтлагтахаас сэргийлэх макро тогтвортой байдлыг хангах боломжийг дээшлүүлэхэд том дэвшил гарлаа. Макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх явцад хэрэглээний зээлийн үр орлогын харьцааны дээд хязгаарыг 70%-аар тогтоомжуулах, хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байх, аж ахуй нэгжид олгосон хашийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдлийн жинг 150% болгон нэмэгдүүлэх макро зохистой бодлого боловсруулж цохих хэрэгслүүдийг ашиглаж эхлэв. Банкны салбарт олон улсын стандартын дагуу Аз твд анх удаа активын чанарын иж бүрэн үнэлгээг олон улсын хөндлөнгийн аудитын компаниар хийлгэлээ. Олон улсын валютын сангийн өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улс Аз твд активын чанарын иж бүрэн үнэлгээ хийсэн анхны улс орн боллоо. Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны жилийн эцсийн дотоодын эд бүтээгдэхүүнд харьцуулахад 1.9%-тай тэнцвүүц хэмжээтэй гарсан нь Монгол банкнаас урьдчилан таамаглаж байсан хэмжээтэй дүйцэв. Цаашид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг банкудад өгч тухайн шаардлагыг 2018 оны 12 дугаар сард багтаан ханган биелүүлэхээр ажиллаж байна. Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын 9 дугаар стандартыг 2018 онд нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэллээ. Монгол банк 2018 оноос дэлхийд даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн шинэ стандартын дагуу санхүүгийн тайлангаа гаргаж Төв банкны бодлогын найдвартай хариуцлагатай байдлыг баттгалаа. Мөн санхүүгийн тайлгнлын олон улсын 9 дугаар стандартын дагуу санхүүгийн хөрөнгийн хүлээж болзошгүй алдагдлын хэмжээг урьдчилан тооцоолох аргачлалыг шинээр боловсруулж санхүүгийн хөрөнгийн эрсдлийн үнэлгээний зааврыг баталснаар тухайн санхүүгийн хөрөнгөөс хүлээж болзошгүй алдагдлыг урьдчилан харж тооцоолон түүнд тохирсон эрсдлийн нөөц санг байгуулж бодит эрсдэл учирсан тохиолдолд эрсдлийг зохистой удирдах боломжтой болов. Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэл нэмэгдэж хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд засгийн газартай хамтран ажиллалаа. Монгол улсын засгийн газартай хамтран Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлээр зэрэглэл тогтоогч компаниудыг мэдээлэлээр бүрэн дүүрэн хангаж хамтран ажилласнаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоодыг Fitch болон Standard & Poor's агентлагаас урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ.
Twitch агентлаг манай орны урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг бий хасах байсныг бий болгон дээшлүүлж төлөвийг тогтвортой болгосон бол стандарт энд пүрс агентлаг мөн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг бий хасах байсныг бий болгон дээшлүүлж төлөвийг тогтвортой хэвээрийг хадгаллаа. Ингэснээр төрийн болон хувийн хөвшилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэж төсөн мөнгөний арга хэмжээнд үр дүнтэй зөв ба дунд урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. Дэд хэмжээний эдийн засгийн бодлогын чуулганыг санаачлан эдийн засгийн бодлогын сорилт чиг хандлах сэдвийн дор амжилттай зохион байгууллаа. Монгол банкнаас санаачлан эдийн засгийн бодлогын анх дугаар чуулга уулзалтыг эдийн засгийн чиг хандлах сорилтууд үндсэн сэдвийн дор Орхон аймагт зохион байгууллаа. Өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн бодлогын хэрэгжилт түүнээс авах сургамж 2018 оны эдийн засаг санхүүгийн салбарын төлөв сорилтууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, захин мөнгө болон криптовалютын асуудал зэрэг сэдвийг хилцүүлсэн юм. Энэ хүрээнд экспортыг дэмжих, импортыг орлох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг олон тулгуурт өрсөлдөх чадвартай болгох бодлогын бүтцийн реформуудыг хийх нь эдийн засгийн хүндрэлийг гитлэн давах, цаашдын доктортой хөгжилд чухал болохыг оролцогчид санал нэгтээ дүүсэн. 2019 оны эдийн засгийн бодлогын чуулганыг Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний баг хуралдаан нэгтгэн Улаанбаатар хотод эх оны 4-р сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Монгол улсын эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эдийн засгийн судалгаа сургалтын хүрээлэн шинээр байгууллаа. Дэлхийн төв банкуудын шилдэг туршлага жишгийн дагуу Монгол банк эдийн засгийн судалгаа сургалтын хүрээлэн шинээр үүсгэн байгууллаа. Эдийн засгийн судалгаа сургалтын хүрээлэн төв банкны үндсэн чиг үүргээс гадна төсвийн бодлого, санхүүгийн зах зээл, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, улс орны эдийн засгийн түүх, хүн ам зүй, хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрлэл, хууль ба эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, баялаг, бүс нутгийн эдийн засаг, хөдөө аж ахуй, байгалийн баялаг зэрэг чиглэлээр бодлогын судалгааны ажил, стратегийн баримт бичиг, тодорхой асуудлаар зөвлөмж гаргах, эдийн засаг санхүүгийн чиглэлийн мэргэжлийн сургалт уулзалт хилэлцүүлэг, хурал зохион байгуулах чиг үүрэгтэйгээр байгуулсан юм а. Эдийн засгийн судалгаа сургалтын хүрээлэнгийн ажиллах хэлбэр дунд хугацаанд гүйцэтгэх бодлогын судалгааны ажлын төлөвлөгөөг олон улсын туршлага тулгуурлан боловсруулж, үйл ажиллагааг зөвшөөрөв. Ингэснээр макро эдийн засгийн өргөн хүрээний асуудлуудыг хамарсан, судалгаанд суурилсан бодлогын зөвлөмжүүдийг гарган, улсын хурал засгийн газар болон төрийн бусад байгууллагад хүргүүлэх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд болон агсан түвшний сургалт явуулах боломж, чадамж бүрдэж байгаа юм а. Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг бүрдүүлж орчин үеийн төлбөрийн хэрэгслийн шинэ технологиг дэмжин хэрэгжүүллээ. Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр хийгдэх банк хоорондын бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар 1 сая төгрөг байсныг нэмэгдүүлж 3 сая төгрөг болгон шинжилэн тогтоолоо. Мөн үндэсний төлбөрийн T-картын соронзон тууцыг олон улсын стандартын дагуу чип болон зайнаас унших технологи шилжүүлэх ажлыг эхлүүлснээр төлбөрийн картын нууцлал аюулгүй байдлыг сайжруулах, шинэ дэвшилтэд төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг бүрдүүллээ. Түүнчлэн гүйлгээ дамжуулах хурдыг 3 дахин нэмэгдүүлж, системийн тасралтгүй найдвартай байдлыг улам бүр хангасан, төгрөгтөө адилтгах бэлэн бус төлбөрийн хэрэгсэлд анхны тусгай зөвшөөрлийг олгосон, санхүүгийн байгууллагад зориулж захин орчинд дамжуулах баримт бичгийн бүрэн бүтэн байдал, үнэн зөвийг баталгаажуулах дижитал технологи нэвтрүүлсэн зэргээр олон улсын төлбөрийн системийн хөгжил дэвшилтэд энэ зэрэгцэж байна. Монгол улсыг доктортой өсөлт хөгжилд хүргэх суурь болгон тунхаг бүхий Улаанбаатарын зөвшөлтсөл 8 зарчмыг санаажуулж олон нийтээр хилэлцүүлэн тодорхойлов. Монгол банкнаас хийж гүйцэтгэсэн цаг үеийн тулгамдсан асуудлаарх бодлогын шин чанартай судалгааны ажлуудын үр дүнг тухай бүр олон нийтэд танилцуулах, эрдэмтэн судлаачдын санал шүүмжийг авч тусгах хурал хилцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж хэвшүүллээ. Түүнчлэн хурал хилцүүлгээр яригдсан сэдвийн агуулга оролцогчдын санал шүүмжийг нэгтгэн, хурлын материалын хураангыг боловсруулан, бодлогын шийдвэр гаргагчид олон нийтэд танилцуулах шинэ арга хэлбэр чиглэлээ. Эдгээрийн нэг нь Монгол банкны ерөнхийлөгч санаачилсан эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжлийг хангах чиглэсэн Улаанбаатарын зөвшөлтсөл юм. Дэлхийн улс орнууд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ бодлогын зорилт тунхаглалыг бодлогын зөвшөлтсөл болгон гаргадаг. Энэ жишгийн дагуу Улаанбаатарын зөвшөлтслөөр Монгол улсыг тогтвортой өсөлт хөгжилд хүргэх 8 зарчмыг тунхаглахыг зорив. Олон талын төлөөллийг оролцуулсан нээлттэй хилцүүлгийн үеэр төрийн аливаа шийдвэрт баримтлах суурь зарчим тунхаглалыг бий болгох нь зүйтэй гэдэгт эрдэмтэн судлаачид санал нэгдэж энэхүү бодлогын суурь тунхаг зарчмыг дэмжин цаашаасан юм а. Зээлийн хөв бууруулах стратеги 2018-аас 2023 болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг цогц баримт бичгийг санхүүгийн доктортой байдлын зөвлөлөөр батлуулж хэрэгжүүлж эхэллээ.
Төтрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан Улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон талын төлөөллийг оруулсан зээлийнхүү бууруулах стратеги боловсруулах үүрэг бүхий ажлын эсхийг Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар байгуулж 6 сарын хугацаанд ажилуулж төслийг бэлтгэлээ. Энэ хүрээнд судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан олон тал байгууллагуудын хамтын ажиллагааг шаардсан цогц стратеги бүхий зээлийнхүү бууруулах стратеги 2018-аас 2023 төслийг боловсруулсан нь үндэсний хэмжээний зөвшөлтсөлд тулгуурласан цогц баримт бичиг боллоо. Энэхүү стратегийг батлуулснаар бодлого боловсруулагчид болон олон нийтэд зээлийн хүүтэй холбоотой асуудлаарх Монгол банк засгийн газрын байр суурийг маш тодорхой илэрхийллээ. Тухайлбал Монгол банкнаас инфляцийн зорилтыг хангахад сөрөг нөлөөгүйгээр бодлогын хөв бууруулах, Төв банкнаас 90 хоног хүртэлх хугацаатаа санхүүжилт олгох байнгын хэрэгсэл нэвтрүүлэх, макро зохистой бодлогын арга хэмжээ зэргийг оны турш цаг алдалгүй хэрэгжүүлснээр банкуудын төгрөгийн хадгаламжийн жигэнсэн дунд өчхөө 11.7%, төгрөгийн зээлийн жигэнсэн дунд өчхөө 17.6% болж буураад байна. Монгол улс мөнгө угаахуулан терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сар жигсаалтад орох эрсдлээс гарч эрчимтэй хяналтад шилжлээ. ФАТФ-ийн Аз номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг APG-гийн жилийн уулзалт 2018 оны 7 дугаар сарын 21-ээс 27 өдөр болж энэ үеэр Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг хэлэлцлээ. Монгол улс мөнгө угаахуулан терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцоогоо ФАТФ-ийн зөвлөмжөд нийцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтыг эрсдэл суурилсан хэлбэр чиглүүлэх, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг эрсдэл суурлан гүйцэтгэх, хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг олон улсын стандартад нийцүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангах талаар хийж буй ажлыг үнэллээ. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авах ажиллагааг орон нутагт ойртуулж, алт тушаагчдад тулгардаг хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөлөө. Гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлдэг гол их үүсвэр болох Монгол банкны алт худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Монгол банкнаас эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аяныг зохион байгуулж, аяны хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн доктортой бичил ургаа төсөөл стандарт хэмжил зүүн газартай хамтран Дархан уул, Баян хонгор аймагт олон улсын стандарт шаардлагыг хангасан орчин үеийн үнэт металлын сорьц тогтоох лабораторийг байгууллаа. Ийхүү Монгол банкны алт худалдан авалтын талаар олон нийтэд чиглэсэн ажлыг эрчимжүүлж, орон нутагт албан ёсоор алт худалдах боломжийг анхудаа бүрдүүлж өгснөөр Монгол банкны худалдан авсан алтны хэмжээ 2018 онд 21 тонныг давж өмнөх оноос нэмэгдлээ. Монгол улсын Эрдэнэсийн сангийн эд зүйлс анхудаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, сан хөмөргийг түүхийн хосгүй үнэт олдвруудаар арвижууллаа. Эрдэнэсийн санд хадгалагдж байгаа Богдхан Дондог дулам хатны эдэж хэрэглэж байсан түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анхудаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсний үр дүнд Эрдэнэсийн сангийн үнэлгээ 1 их 80 төгрөгт хүрч сан хөмөргийг хадгалан хамгаалж, хойш үедээ өвлөлөн үлдэх зорилт баталгаажлаа. Эрдэнэсийн сан Архангай аймгийн Өндөр Улаан сумын нутгаас олдсон Монгол улсын хосгүй үнэт зүйлд бүртгэгдсэн Хүннүүгийн үеийн 78 ширхэг эд зүйл түнчлэн ур хийцэн хувьд дахин давтагдшгүй үзүүрүүдээр сан хөмөргөө баяжууллаа. Гадаад валютын улсын нөөцийг сүүлийн 6 жилийн хамгийн өндөр түвшинд хүргэв. Гадаад валютын улсын нөөц 2018 оны 12 дугаар сарын байдлаар 3.5 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх гол их үүсвэр нь Монгол банкны худалдаа авсан алтны хэмжээ нэмэгдсэн явдал байв. Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхийн эдийн үн эрэлт тогтвортой байсан. Олон улсын валютын сангийн өртгсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлтөд их үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол нь нөлөөллөө. Гадаад харилцаа олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын томоохон алхмуудыг хийлээ. Олон улсын төв банкны жишг түрэх, дэлхийн нийтээр хэрэгжүүлж буй бодлогын шин сорилт, түүнийг судлах, төлбөрийн системийн шин техник технологиг нэвтрүүлэхэд анхаарч, гадаад хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх шин алхам хийлээ. Энэ хүрээнд Оросын улбан улс, Бүгд найрамдах ард улс, Испани, Ирланд, Тайланд, Казахстаны төв банктай олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсын төлбөр тооцооны банкнд гишүүнээр эсэх нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Бүгд найрамдах Лонгос улсын төв банктай хамтран хэрэгжүүлж байгаа мэдлэг түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн доктортой байдал, макро зохистой бодлого ба институт сэдвээр судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Банк санхүүгийн салбарын доктортой байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийн нэгдсэн уялд хангаж, тулгамдсан асуудлуудаа хамтран хилэлцэх банк санхүүгийн салбарын ажилтны бүсийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Бүсийн зөвлөгөөнөөс иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тэгш хүртээх боломжийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргав. Банк санхүүгийн салбарын бүсийн ажилтны зөвлөгөөнийг 2017 онд санаачлан зохион байгуулж, орон нутаг дахь Монгол банкны салбар хэлтсийн удирдлага мэргэжилтнүүдийн дотоод үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд хилцүүлэг уулзалт сургалтыг зохион байгуулж байв. Харин 2018 оноос хамар хүрээгийг өргөжүүлж, орон нутгийн засаг захиргаа, арилжааны банкны удирдлагууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт хилцүүлгийг Хинти, Хөвсгөл, Говь Алтай аймагт хийлээ. Энэ удаа мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт банкны салбарын хууль эрх зүйн шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл танилцуулга хийж, банкны эрх зүйн шинжилэл, хян шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа сэдвээр хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр зээлийн мэдээллийн сантай холбоотой хүсэлтүүдийг нэгтлэн шалгаж, зарим мэдээллийг хэвийн ангилал шилжүүлэх 2 удаагийн шийдвэрийг гаргаснаар тавигдсан нөхцлүүдийг хангасан нийт 55,255 иргэний мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн хэвийн ангилалд шилжлээ.